Энэ бүхэн сарын нуруунд угаасаа ан амтныг богоо өсгөх зориултаар цусын сэлэг зориултаар ингэ авчиж байгаа. Зүүн дандаа цоохор байсан эднэр. Цоохор одоо ингээд нөгөө сороо хаяхан одоо богоохаа юунд орж байгаа. Саарл төсөнтэй. Жихэд эхлээ авчиж байгаад юу шүү дээ. Өдөр 5 өгчдөг гэсэн. Одоо ингээд томроод ирэнгүүт одоо өдөрт 3 болгоод ингээд тасгаж байгаа дээр. Тэгээ 4 болгоод тэгээ одоо нэг өдөрт 2 болгоод. Тэгээ үнэнээс өгөө дандаа өгч. Тэгээ энэ тасгаж тэгээ сүүлдээ угснаас нь гаргах. Тий, алсаас нь багасгахгүй бол гинт багасч болохгүй тасдаг. Одоо энэ ингээд 10 сар гаргаад тэгээ угснаас нь гаргаад тэгэл үүс тэжээл нэмэгдэл тэжээр нь оруулж шүү дээ. Эднээс цаг нь болохоос ингээд идээр наашлал ирчихдээ. Тэгээ моцлоос дуунаа өөрс 80-тай тэр бичгнэл ордог. Тэр ааж гिचг байхгүй ер нь ухаангүй дайрж байгаа шүү дээ. Тэгээ одоо манай өдөө бүр тасч ямар ч үнэтэй 91-ний гараас юм авч идэх гэлээ. Энэ сүр төслийн яг үр дүн бол одоо ингээд энэ авчирсан амтан маань ингээд үржээд юу авах юм бол хэрэгтэй л орон нутагт.